Шинэ засгийн газрын томилгоо дээр хувь гишүүнүүд ямар байсан вэ? Миний хувьд бол маш сонирхолтой санагдаж байна. Жишээлбэл өөрөө бол одоо хэдэн зуун сая долларын одоо тийм ээ авилгын хэрэгт холбогдоод авилгалтай тэмцэх газарт одоо хүсэл өргөдөл очсон байгаа хүн шүү дээ. Тэгэхээр одоо тэр хүн тэгж хэдэн зуун сая доллар авдаг хүн хэдэн төгрөг авсан байхад намайг тэгж хэлэх бол гэж маш сонирхолтой санагдаж байна. За тэгээд өөрийнх нь бол нотлоогүй маш олон хэрэгүүд байгаа. За өнгөрсөн хугацаанд ялангуяа сэтгүүлч та нар мэдж байгаа. Та нар хүртэл нүрсний хулгайд холбоотой, нүрсний тээврийн компанитай тий. За улсын хурлын дарга нь хүн алаад шатаагаад юу атсан, чандралцсан тухай. За тэгээд өчнөө одоо олон ийм ноцтой мэдгдлүүдийг хийсэн шүү дээ. Алийг ч одоо батлаагүй байгаа. Алинд нь ч нотлохоо үзүүлээгүй байгаа. Харин өөрийнх нь эсрэг бол баримт нотлохоог нь авилгалтай тэмцэх газарт өглөө гэж байгаа. Тийм учраас би энэ хүнийг зарчмын одоо асуулт асуусан. Яагаад гэвэл иргэд би иргэдийг төлөөлж энд сууж байгаа. Иргэд маш олон бодолтой байгаа. Бүх иргэд яг ижлэхэн бодолтой байх албагүй. Харин тэгвэл энэ Б2 гэдэг хүн яагаад ингэж засагт ингэж ийм чухал одоо эзлэх байр суурьтай юм бэ гэж бодож байгаа хүмүүсийг төлөөлөд би асуусан. Харин энийхээ эсрэг би харин өөрөө доромжлуулаад одоо мөнгө авдаг. Тийм мөнгөөр одоо ярьдаг мардаг гिचвүүдээ тийм хүн болох шиг боллоо. Тийм. Тэгээд одоо бодлоод л явдал өрнөх байлгүй их зомтгой хүн гэдэг юм байлээ тий. Урд нь бас одоо зариг цэгийн мэний сэтгүүлч өнөрөө бас өнөр цэцэг маань бас асуулт асуугаад тий. Дараа нь бас юм болж байсан. Одоо намайг юу хүлээж байгаа юм? Би одоо хүлээх хэлүүлдэг юм дээ. Тий. Ер нь бол зарчмын хувьд бол засгийн газар одоо бүтэц бүрэлдэхүүнээ танилцуулж хахад ард түмнийг төлөөлөд гişүүд тийм ээ төрөл бүрийн янз бүрийн ямар ч асуулт асуух эрхтэй. Тэрэнд зарчмын хариулт одоо хариулах ёстой болохоос биш одоо надаар дамжуулаад ард түмнийг те нийтэд доромжилж болохгүй юм аа гэж би яаж байна. Дээрээс нь ер нь бол одоо улсын хурлын даргач гэсэндээ те ер нь одоо энэ микрофоныг одоо тэнцвэртэй улсын хурлын гишүүний бүрэн эрэхэд нийцүүлж бас олгодог байгаасаа гэж би хүсэж байна. Тэгээд ер нь бол одоо өөрсдийнх нь одоо те одоо ашиг сонирхолд нийцэхгүй байртай асуулт асуувал одоо хаах тийм үү. За одоо дахин одоо тодруулга авахгүй байх, өгөхгүй байх гэсэн тийм юмнууд бити хийгээсэй гэж би бодож байна. Арайч тийхгүй байх гэж бодож байна. Тэгээ ёс зүй гэдэг бол зөвхөн наара дээр яригддаг, бусдын дээр нь яригддаг зүйл бол байж болохгүй. Ёс зүй гэдэг бол хэн бүхний ёс зүйгийн бүх үг, үйлдэл, харилцаа, хандлага дээр байх ёстой зүйл гэдгийг би одоо тодруулж бас хэлмээр байна л гэж бодлоо.